За энэ удаагийн бичлэгээр бид асуултуудтай танилцах энэ форум дээрээ зарим нэг өөрчлөлтийг хийх болно. За тэр нь юу вэ гэхээр зарим асуултуудын төрөл дээр ялангуяа энэ multiple choice, checkpoint, drop down, болон linear scale, multiple choice grid, checkbox гэсэн энэ checkbox grid гэсэн энэ сонголтууд дээр бол бид юу байгаа юм бэ? Сонголтуудынхаа дарааллыг солих тийм боломж байгаа юм байна. За тэгэхээр энэ талаар хэдүүлээ. Хэрхэн солих талаар үзье. За тэгэхээр хэрвээ multiple choice дарах юм бол энэ доод хэсэгт нь shuffle order, option order гэсэн юм байна. За энэ дээр дарах юм бол ингээд shuffle хийгээд хэрвээ бид preview хийх юм бол яг нохой муур загас гэдэг дараалалаараа гарч ирэхгүйгээр энэсээр ондоо байдлаар гарч ирнэ гэсэн үг. Муур нохой загас гэдэг байдлаар гарч ирж байна. За дахиад refresh хийх юм бол энэ мөн солигдож байгааг та бүхэн анзаарч байгаа. За яг үүнтэй адилханаар яг энэ категоритойгоо юу энэ хөндлөн зураасаар тусгаарлагдсан байгаа энэ хэсэг болон энэ хэсгийн хооронд байгаа бүх зүйл ийм shuffle хийх боломжтой. За энэ дээр дараад мөн shuffle order, мөн shuffle order гэж хийх боломжтой. За мөн хэрвээ бид доош явах юм бол яг энэ grid дээр бас мөн ийм сонголт байна. За энэ дээр дарах юм бол shuffle row order буюу энэ мөрнүүдийнх нь байдал бол ингэж солигдох боломжтой. За мөн энэ дээр бас мөн shuffle row order гэсэн ийм сонголтуудыг хийх боломжтой. За ингэснээрээ бид нар бол ингэж хоорондоо солигдож байна. За дахиад доошлуулад энэ хоёрыг бас хэдүүлээ мөрнүүдийнх нь дараалал нь автоматар солигдохоор тохируулсан. За тэгэх юм бол хэрвээ шалгалт queues гэж байгаа тохиолдолд бол сурагч бүрт, шалгуулагч бүрт ондоо байдлаар очиж ийм даваа талтай байх нэ.